Монголын ард хэлцтэй хамтаа архим үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Хэлбэр агуулга нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийн хүндэт зочноор хэвлэлийн үрэлэнгийн гүйцэтгэх захирал сэтгүүл зүйн доктор Мөнх Мандахыг урьсан байна. За тань энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд урьсанд баярлалаа. Баярлалаа. За юуны төрөнд хэвлэлийн үрэлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагад хийсэн судалгааны тайлангаар хоёлаа яриагаа эхлүүлье. За хэвлэлийн үрэлэн ер нь бол 1996 оноос хойш Монголд хоолой ургалч хэвлэл мэдээлэл мэргэжлийн сэтгүүл зүйн хөгжүүлэх, дэмждэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. За 99 оноос хойш одоо хүртэл жил болгон Монголд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хөгжиж байгаа талаар статистик суур мэдээлэл цуглуулах зорилготой юм судалгааг хэрэгжүүлж ирсэн. За өөрөөр хэлбэл 99 оноос хойш одоо хүртэл хэвлэл мэдээллийн салбарт одоо мэдээллийн хэрэгсэл хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа, ямар чиг хандлага давмгайлж байгаа талаар их хэмжээний өгөгдлийг цуглуулсан жил болгон Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр гэдэг ийм тайлан эмхэтгэлийг судлаачдад, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, бодлого шийдвэр гаргагчдад за хүссэн хэн болгонд одоо түгээх энэ ажлыг хийж байгаа. Сүүлийн үеийн судалгаанаас ямар судалгаа хийв? Нийт ер нь Монгол улсад улсын хэмжээнд хичнээн хэвлэл мэдээллийн салбар өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа. За 2025 оны байдлаар бол нийтдээ 380 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл. За үүнд бол уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу бидний хэлж заншснаар сонин, сэтгүүл, телевиз, радио. За дээрэс нь одоо 2000 оны ихээр бий болж одоо сүүлийн жилүүдэд бол тооны хувьд давмгайлж байгаа онлайн мэдээллийн сайтууд бүгд багтж байгаа. 380 орчим гэдэг бол урт хугацаанд харах юм бол 2006 оны байдал руу одоо тооны хувьд бол буцаад очисон байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 90-ад оны сүүлээс бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2012 он хүртэл бол тогтмол өсөлттэй байсан. Өөрөөр хэлбэл сонины тоо, телевиз, радиогийн тоо бол байнга нэмэгдэж байгаад 2012 оноос хойш бол буурч ихэлсэн байдаг. За жил болгон буурсаар агаад одоо 2025 оны 1-р улирлын байдлаар 386 гэдэг энэ тоонд хүрсэн бөгөөд энийг эргээд харах юм бол баг 10 жилийн өмнө 20 жилийн өмнө 2006 онд яг энэ 380 орчим мэдээллийн хэрэгсэл ажиллаж байсан. Гэхдээ бүтцийн хувьд харж үзэх юм бол эрс өөр дүр зураг харагдаж байгаа. 2006 онд бол жишээлбэл тооны хувьд бол сонин давмгайлж исэн. За тэр үед бол 180 орчим 186 сонин гарч байсан. За өдөр тутмын сонин гэхэд жишээлбэл 2006 онд бол 10 гаруй сонин гарч ирсэн бол өнөөдөр 3хан сонин гарч байгаа. За телевизийн тоо 140 орчим байсан. За өнөөдөр харьцуулах юм бол 100 гаруй телевиз ажиллаж байна. 386 одоо мэдээллийн хэрэгслээс давмгайлах тооны хувьд бол давмгайлах одоо төрлийн хэрэгсэл нь бол онлайн мэдээллийн сайт байгаа. 150 орчим мэдээллийн сайт 2005 онд ажиллаж байсан гэсэн ийм тоог бид нэр бүртгэж авсан. Гэхдээ энэ 150-аас тал хүрэхгүй хувь нь бол өөрийн гэсэн редакцтай цаг үеийн мэдээллийг олон нийтэд тогтмол одоо өөрийн контентийг бэлтгэж түгээж байна гэдэг ийм тоог одоо манай 25 оны тайлан харуулж байгаа. Ер нь яг ингээд судалгааны тайлангаас таны ярианаас сонсоход уламжлалт одоо мэдээллийн хэрэгслийг үзэх, хандах хүмүүсийн тоо буурж байгаа юм болоо гэж харж байна. Энэ тал дээр ер нь буурж байгаа юу? Ер нь яагаад буурж байгаа шалтгаан юунаас нөлөөлж байгаа вэ? Дижитал мэдээллийн технологи хөгжсөнтэй бол шууд холбоотой, интернетийн хүртээмж нэмэгдсэнтэй шууд холбоотой. Өнөөдөр бол одоо Монголын насанд хүрсэн хүн амын 84% нь интернет тогтмол хэрэгжилж байна гэдэг ийм судалгаа байдаг. Интернет хэрэглэгчдийн 90 гаруй хувь нь Facebook тогтмол хэрэгжилж байгаа. За Facebook буюу одоо нийгмийн мэдээллийн сүлжээний энэ одоо хэрэгсэл нь монголчуудын хувьд бол мэдээлэл хүлээж авдаг хамгийн гол их сурвалж болсон. Яагаад гэдэг шалтгааныг ярих юм бол мэдээж эрэг амар хялбар
хамгийн түрүүнд одоо хамгийн энгийн хурдан байдлаар жишээлбэл ухаалаг утсаараа эргэн тойрон болж байгаа үйл явдлын талаар найз нөхдөөсөө өөрийн гэсэн одоо сүлжээнээс хамтрагчдаасаа ер нь бол хэнийг найзаар сонгож байна уу тэр хүмүүсээс хамгийн түрүүнд мэдээллийг авчдаг. Энэ боломж уламжлалт мэдээллийн хэрэгслийн одоо хэрэглээ буурч байгаа нөхцөлийг бол шууд одоо бий болгож байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр орой жишээлбэл одоо гэртээ харьсан хойно телевизээр үзэх, радио сонсох, эсвэл сонин унших шаардлагагүй. Явдал дундаа ямар ч үед одоо бол бас нэг юм одоо шүүмжлэвчтэй гэх юм уу? Мэдээллийн хэрэглээний зан үйл бол маш түгээмэл болцсон. Тэр нь юу гэхээр ер нь явдал дундаа бараг л одоо машин барьж явах үедээ автобусан суугаад явж явах үедээ тэр байтугай явган гудамжаар алхаж явах үедээ хүртэл уцаа шагаагаад явж идэг юм хүмүүсийн тоо ийм дүр зураг бол маш түгээмэл болцсон. Өөрөөр хэлбэл явдал дундаа одоо хүсэж байгаа мэдээллийг хүлээж авах боломж бий болсонтой холбоотойгоор уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ бол эрс буурсан. За өөр нэг шалтгаан бол ингэж технологийн өөрчлөлт мэдээллийг одоо хүлээж авах, түгээх, бусадтай хуваалцах юм боломж нэмэгдээд байгаатай зэрэгцээд иргэдийн одоо хэрэглэгчдийн бидний одоо телевизийн жишээлбэл үзэгчдийн мэдээллийн боловсрал яг тэр хэмжээгээр тийм хурдтайгаар бас нэмэгдэхгүй байгаа учраас мэдээллийн чанар гэдэг зүйлд одоо жишээлбэл ихтгэл үнэмшил, мэрэгжлийн сэтгүүл зүй гэдэг тэр зүйлийн ач холбогдлыг тэр болгон ойлгохгүй, үнэлэхгүй байгаа учраас фэйсбүүкээр хүлээж авж байгаа мэдээллийг одоо чанартай мэдээлэл надад хэрэгцээтэй миний мэдээллийн хэрэгцээг хангачаад байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ нь бол бас улс орны хувьд бол эрсдэлтэй тийм одоо таатай үзэгдэл бол биш. Ер нь ингээ олон улсын хэмжээнд харьцуулж үзэхэд бол мэдээллийн боловсрал өндөр байх тусам за дээрэс нь сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа тогтвортой бөгөөд ихтгэл үнэмшилтэй байх тусам сошиал медиагийн хэрэглээ нь илүү бага байж харагдаад байгаа. За манайд бол асар өндөр. Ер нь бол Аз твдээ бол баг хамгийн өндөрт орж байгаа. Одоо сошиал медиа хэрэглээ тэр дундаа фэйсбүүкийн хэрэглээ. За тэгэхээр фэйсбүүкээр бол мэдээлэл авахдаа мэдээж эрэг дийл сул яриа одоо найзынх нь үзэл бодол одоо баталгаагүй мэдээлэл зарим талаар зориудаар төөрөгдүүлсэн мэдээлэл хүлээж авч байгаа. За дээрэс нь фэйсбүүк бол одоо нэг алгоритмын тусламжтайгаар юм одоо сэтгэл хөдлөл дээр одоо тоглодог. Өөрөөр хэлбэл хамгийн их сэтгэл хөдлөгдөг уурал бухимдалыг одоо хөдлөж байгаа эсвэл юм баяр багтлыг хүргэсэн тийм төрлийн мэдээлэл хамгийн их хүртээмж өндөртэй тийм төрлийн мэдээллийг хүмүүс хамгийн их шеэрлж бусадтайгаа хуваалцдаг. Гэтэл яг тэр цаана нь жишээлбэл одоо яг баримт нотлохойтой цаг үеийн болж байгаа яг бодит үйл явдал нөхцөл шалтгааныг тайлбарладаг тэр одоо чанартай гэсэн энэ мэдээлэл бол орхигдоод явцдаг. Ийм төрлийн мэдээллийг уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин сэтгүүл, радио, телевиз хүргэж байх ёстой боловч хэрэглэгчид өнөөдөр хаана байна вэ гэхээр сошиал орчин дээр фэйсбүүк дээр л байгаа. Гэхдээ яг хүмүүсийн хувьд, зар дэргэдийн хувьд одоо сошиал орчноос яг хангалттай үнэн зөв мэдээлэл авч чадж байгаа юу гэдэг асуулт бас гарч ирж байна л да. Яг хоо чадж гин үү гэхээр зарим хүмүүс бол ер нь болж гин чадж гин би бол одоо хэрэгцээтэй мэдээлэл авчиж гин гэж үзэх хүний хувь хэмжээ бол өндөр байдаг. Энэ нь бол миний саяны одоо хэлсэн мэдээллийн боловсралтай холбоотой. Яг нөгөө талаар бас дурдах ёстой зүйл гэвэл уламжлалт мэдээллийн хэрэгсэл жишээлбэл телевизүүд болон сонин бас фэйсбүүкээр өөрсдийнхөө агуулгыг түгээж байгаа. Фэйсбүүкийг хэрэгжилж байгаа хүн болгон ховч юм уу одоо юу гэдгийг те бусдын үжил бодлыг үзэж хараа сонсоод байна уу гэвэл мэдээж эрэг тэнд ялгаатай байгаа. Жишээлбэл телевизүүдийн дийлэнх олонх нь буюу 88%, бараг 90% нь фэйсбүүк пэйжтэй байгаа. За пэйжээрээ дамжуулаад өөрийнхөө нэг талаар
контентыг түгээж байгаа. За нөгөө талаар мөн ийм агуулгыг бид нар бэлдсэн байгаа шүү гэдэг дээр сурталчилгаа хүртээмжээ нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. За дээрэс нь үзэгчтэйгээ харьцах буюу санал авах, асуух, харилцах энэ ажлыг мөн хийж байгаа. За сонинуудын 68-70 орчим хувь нь мөн одоо өөрийн гэсэн пэйж хуудасаараа дамжуулаад мэдээллийг түгээх өнөөдрийн одоо онцлог нийтлэл энэ байгаа шүү гэдэг мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх энэ ажлыг хийж байгаа. Тэгэхээр Facebook бол нэг талаар одоо мэдээлэл ямар ч төрлийн мэдээллийг хүлээж авах боломжийг иргэдэд хүргэж байгаа боловч хэвлэл мэдээллийн хэрэгслийн үед бол бас нэг нэмэлт юм боломж, нэмэлт одоо хэрэгслийг, нэмэлт сувгийг бас өгч байгаагаараа онцлог. Хамгийн гол нь энийгээ манай одоо ялангуяа уламжлалт мэдээллийн хэрэгслийнхэн маш их оновчтой үр дүнтэйгээр ашиглах хэрэгтэй л байгаа. Эргээд магадгүй 5 жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөд уламжлалт мэдээллийн хэрэгсэл сэрхүү тий яг энэ салбар эргээд магадгүй сошиал орчноос илүү үзэлтэй болох боломж байгаа юу? Та тэрэн дээр юу гэж харж байна? Яг хоо бусад улс орны жишээнээс харахад бол олон улсын төвшөнд ялангуяа юм арчлал одоо хүчтэй хөгжсөн нэг талаар за нөгөө талаар иргэдийн мэдээллийн боловсрол өндөр байгаа ийм улс орнууд бол аажмаар нэгдүгээр сошиал хэрэглээ буурах нөгөө талаар уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буцаад нэмэгдэх ихтгэл найдвартай мэдээллийн хэрэгсэл рүү илүү хандах ийм хандлага бол ажиглагдаж байгаа. За дээрэс нь цахим хэрэглээ одоо юу гэдгийг төрөлжих хандлага. Жишээлбэл одоо сүүлийн жилүүдэд Монголд сонины борлуулалт бол эрс буурсан, сонины тоо ширхэг бас эрс буурсан боловч эерэг хандлага юу вэ гэхээр цахим захиалга нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл цаасан хэрэглээ хэдийгээр буурсан боловч цахим хэлбрээр сонин хэвлэж захиалах хандлага бол багаар боловч нэмэгдэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол дунджаар нэг 20 сонин захиалагчтай сонины борлуулалтын 25 орчим хувь нь 4/1 нь одоо цахим хэлбрээр сонин захиалж уншиж байгаа. За энэ хувь хэмжээ цаашаа жишээлбэл нэмэгдэх байх гэсэн ийм хүлээлт бол байгаа. Нөгөө талаар бол бас уламжлалт хэрэглээ мэдээллийн хэрэгсэл жишээлбэл одоо чанартай баримт нотлогоотой мэдээллийг бол одоо сошиалаас илүү бид нар уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр авнаа гэдэг тэр мэдлэг ойлголт нэмэгдэх хэмжээгээр уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх энэ хэрэглээ өшөө цаашаа нэмэгдэх өөрөөр хэлбэл буцаад сэргэх ийм хандлага бол гарах байхаа гэсэн итгэл байгаа. Үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын тухайд та бас манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. За 150 гаруй онлайн мэдээллийн хэрэгсэл 2005 оны 1-р улирлаар бол бид нар бүртгэсэн. За энэ бүртгэсэн мэдээллийн сайтуудыг бол нэг бүрчлэн жагсаалтыг бид нар бас энэ тайланда гаргасан байгаа. За жагсаахаас гадна эдгээр энэ 150 сайтуудаас яг үнэхээр одоо цаг үеийн мэдээллийн сайт гэдэгт бол бид нар жишээлбэл одоо олон нийтэд зориулсан тогтмол давтамжтайгаар цаг үеийн мэдээллийг одоо мэргэжлийн үйл ажиллагаагаар хүргэж байгаа сайтуудыг багтаасан байгаа. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байгууллагын вебсайт, за хин нэгэн хувь хүний одоо хувийн пэйж зэргийг бол тооцохгүй. Зориулалт нь олон нийтэд зориулсан тогтмол давтамжтайгаар цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа, редакцийн үйл ажиллагаагаар хүргэж байгаа гэдэг ийм шалгуураар мэдээллийн сайтуудыг бол бид нар тоолж бүртгэж баримжуулсан байгаа. За энэ 150 гаруй сайтаас бол 70 хүрэхгүй сайт нь редакцийн үйл ажиллагаа явуулж байгаа, тогтмол өөрийн контентийг, өөрийн одоо бэлтгэсэн цаг үеийн мэдээллийг олон нийтэд хүргэж байна. За үлдсэн талаас илүү хувь нь болохоор одоо нэг талаар сайт бусад сайтын контентийг шеэрлдэг. Нэг талаар бол өөрийнхөө сайтыг одоо дэмжиж шеэрлдэг нэмэлт сувг.
Эсвэл одоо ямарваа нэгэн байдлаар одоо бусдын захиалгаар гэдэг юм уу, төлбөртэйгээр гэдэг юм уу, одоо мэдээллийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг ийм сүүдрийн сайтууд бол олноор бий болсон байна гэдгийг бид нар 2005 оны судалгаанд анх удаа ингэж ялгаж баримтжуулсан байгаа. За энэ дээр манай сэтгүүл зүйн салбарынхан бас их шүүмжлэлтэй хандж байгаа. Зарим тохиолдолд жишээлбэл хүч хөдөлмөр зарцуулж бэлтгэсэн энэ бусдын одоо сайтын мэдээллийг шууд хуулбарлаж одоо өөрийнхөө сайтаар түгээх, өөрсдөө контент бэлтгэдэггүй сайтууд бусдын одоо контентоор амьдрах ийм хандлага байна гэдэг дээр бол бас шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгэл гарцаагүй одоо өнөөдрийн энэ мэдээллийн орчинд мэдээллийн хэрэгсэл гэдэг энэ одоо статус харагдах тэр байдал нь хүртэл өөрөө ихтгэл үнэмшил төрүүлдэг учраас сайт шиг харагддаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг харагддаг хэрнээ тодорхой зорилготойгоор тодорхой төрлийн мэдээллийг одоо олон нийтэд өндөр давтамжтайгаар хүргэдэг ийм үзэгдэл манай хэвлэл мэдээллийн салбарт байна гэдгийг энэ сайтын бүртгэлээр бол харуулсан байна. Таны ярианд сая итгэл гэдэг үг гарлаа л да. Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд иргэд хэр цензуртай хандж байна? Ер нь хэр итгэж байгаа вэ? Итгэл үнэмшил ерөнхийдөө бол буурч байгаа гэдгийг бол хэлэх хэрэгтэй. За энэ буурч байгаа гийн шалтгаан нь бол нэг талаар саяны миний энэ дурдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийн дор тодорхой төрлийн мэдээллийн хүртээ хэмжээг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа энэ сайтууд бол тодорхой үүрэг хүлээж байгаа. За дээрэс нь Facebook дээр иргэд бол хүлээж авч байгаа мэдээллээ тэр болгон ялгаж салгадаггүй. Яг энэ уламжлалт сэтгүүл зүйн одоо мэдээллийн төрөл мөн үү эсвэл хэн нэгний үзэл бодол яваад ийн үү гэдгийг тэр болгон ялгаж салгахгүй байгаа нь сэтгүүл зүйн салбарыг одоо итгэл үнэмшил бууруулах хүлээж авч байгаа мэдээлэл ялгахгүйгээсээ болоод сэтгүүлчид одоо бүгд худалдагдсан, бүгд одоо захиалгаар ажилладаг гэдэг ч юм уу ийм ерөнхийлж дүгнэх ийм хандлага бол бас түгээмэл байгаа. За мэдээж эрэг дээр нь сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд бас тодорхой хэмжээний одоо мөнгөн төлбөр гэрээ хамтын ажиллагааны гэрээ гэж одоо өөрсдөө нэрлэдэг байгаа. Гэрээний үндсэн дээр тодорхой одоо мэдээллийг захиалгаар бэлтгэж түгээдэг ийм хандлага ч гэсэн бас байгаа учраас энэ нь эргээд сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагуудын итгэл үнэмшил дээр бол бас маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа. Бас нэг зүйлийг дурдах хэрэгтэй байх. Энэ нь юу гэхээр ер нь бол энэ цахим орчинд ялангуяа сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд бол өөрийн гэсэн мэргэжлийн хэм хэмжээ, ёс зүйн хэм хэмжээг баримтлж ажиллах шаардлагатай байдаг. Тэгжээч сэтгүүл зүй итгэл үнэмшлийг хадгална. За манай дээр бол зарим сэтгүүлчид хувийн одоо хаяг, хувийн аккаунтаа мэргэжлийн үйл ажиллагаатайгаа холдог, хувийн аккаунтаараа хувийн мэдээлэлч явуулдаг, ажлын юмаач шеэрлдэг, үзэл бодлооч хуваалцдаг ийм байдал нь эргээд сэтгүүлчдийн итгэл үнэмшлийг бууруулах юм хандлага байдаг. Аль ч тохиолдолд сэтгүүлчид жишээлбэл сошиал медиад өөрийн гэсэн хаягтай байх юм бол нэг бол яг цэвэр хувийн одоо мэдээлэл, хувийн орон зай гэж ашиглах эсвэл зөвхөн яг одоо мэргэжлийн үйл ажиллагаандаа зориулж ашиглах гэдэг энэ зааг ялгааг одоо чамд хатуу баримтлах ёстой байдаг бөгөөд манад бол энэ сэтгүүлч тэр энэ гэдэг энэ Facebook хаягнууд бол маш олон байдаг. За сэтгүүлч тэр гэдэг энэ хаягаасаа одоо үзэл бодлоо, баримт нотлохоогүй өөрийн гэсэн хувийн мэдээлэл бүгдийг ингэж хольж хутгаж олон нийтэд хүргэж байгаа нь өөрөө эргээд сэтгүүлчдийн итгэл үнэмшилд бас их сөргөөр нөлөөлж байгаа. Сэтгүүл зүйн докторийн хувьд та яг хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа. За сэтгүүлч нарыг хэвлэл мэдээллийн салбарт байгаа ажилчдыг нь ёс зүйтэй мэргэжлийн ажиллаж чадаж байна уу гэдэгт ер нь хувь хүнийхээ талаас юу гэж харж байна? За нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаагийн хамгийн гол шалтгаан өнөөдөр мэргэжлийн сэтгүүл зүй маш ховор болсон. Ер нь бол ингээд яг мэдээ бэлтгэдэг
тодорхой төрлийн одоо танин мэдхүн шинжтэй ч гэдэг юм уу контент бол явж гэнэ үү гэвэл явж байгаа. За яг одоо ингээд ялангуяа юм эдрээтэй нөхцөл байдалд тий эргэлзээтэй яг юу болоод байгааг нь ойлгомжгүй болсон ийм асуудал дээр одоо жишээлбэл бензин тасалдсантай холбоотой гэдэг ч юм уу. Яг нөхцөл байдлыг бодтойгоор баримттайгаар хараад бусаар одоо сурвалжлаад асуудлыг олон талаас нь жишээлбэл одоо бизнес талаас нь, улс төр зохицуулалт талаас нь, хэрэглэгч талаас нь тэнцвэртэйгээр ингээд мэдээлэлж байгаа ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл ер нь бол маш ховор болцсон. Ер нь нийгэмд яг юу болоод байгаа ямар ч асуудлаар улс төрч вэ одоо боловсрал эрүүл мэндийн салбарт ноцтой хүндэх ёстой одоо яг ингээд баримтаар гаргаж ирэх ёстой юм асуудлууд асар их байгаа боловч яг тэр хэмжээгээр ингээд ухаж төнгөж олон талаас нь олон талын их сурвалжаар баримтжуулж юм аналитик дүн шинжилгээ хийсэн ийм төрлийн контент бол ер нь асар их ховор болцсон. За энийг би яагаад ёс зүйтэй холбож ярьж байгаа вэ гэхээр тухайн одоо хувь сэтгүүлч гэхээс илүү хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцууд бол нэг талаар санхүү мөнгөний одоо орлогын их үүсвэрээ одоо нэгдүгээрт тавьсан. Сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээ бол 2-дугаарт юм уу 3-дугаарт юм уу 10-дугаарт хоошоо тавьдаг байна гэсэн. Одоо дэс дараал 90% хувьд бол мэргэжлийн хэм хэмжээ ёс зүй гэдэг юм маань бол ер нь маш их одоо орхигдчихсан байна гэж харж байгаа. За орлого мөнгө олох одоо жишээлбэл сэтгүүл зүй ялангуяа цаг үеийн мэдээллийн хөтөлбөр бол хизээч худалдагдах ёсгүй. Яагаад тэгэхээр тэр мэдээ гэдэг зүйл бол нийгэмд болж байгаа үйл явдлыг яг бодтойр нь харуулах ёстой цэвэр юм сэтгүүл зүйн талбар байх ёстой бөгөөд энэ цаг үеийн мэдээллийн хөтөлбөр өөрөө юм төлбөртэй платформ төлбөртэй одоо агуулга төлбөртэй одоо төрөлд орцсон. Магадгүй өөр одоо тэр одоо захиалгатай нэвтрүүлгүүд бол байж болохыг үүсэхгүй шүү дээ. Гэхдээ цаг үеийн мэдээллийн хөтөлбөр бол хүнд ч худалдагдах ёсгүй байгаа. За энэ цаг үеийн хөтөлбөр донд бол нөгөө аналитик яг болж байгаа үйл явдлыг баримт нотлогоотойгоор олон талаас нь асуусан одоо нотолсон тий дүгнсэн энэ мэдээллийн төрлүүд бол бас энэ хөтөлбөрөөр бол бас явж явах ёстой бөгөөд өнөөдөр бол ийм төрлийн агуулга бол нэгдүгээр маш бага болцсон. Хоёрдугаарт бол ер нь хэрвээ байх юм бол заавал нэг юм өрөөсгөл ашиг сонирхолд үйлчилсэн хэлбэрээр явдаг болцсон байгаад байгаа. За энэ дээр бол маш их эмзэглэж байгаа, харамсаж байгаа. Тийм учраас одоо ер нь зүгээр хувь сэтгүүлчдийг гэхээс илүү редакц хэвлэл мэдээллийн байгууллагууд яг энэ мэрэгжлийн байр суурь, мэрэгжлийн хэм хэмжээгээ болон энэ орлого мөнгө олох энэ хоёр юмаа зааглаач. Яг үнэндээ бол сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллага ихтгэл үнэмшил ирээдүй байх орших хэсэг нь яг энэ дээр ингээд бид нар байгаад байгаа. Тэгвэл хэвлэл мэдээллийн салбар хараад бусаар ажиллаж чадж байгаа юу? Бид хараад бусаар ажиллах боломж бидэнд байгаа юу? Хэвлэл мэдээллийн салбар хараад бусаар ажиллаж чадж байгаа юу? Бид хараад бусаар ажиллах боломж бидэнд байгаа юу? Тэр боломжийг бол миний бодлоор хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө л бий болгох ёстой л гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр сэтгүүлчид ер нь бас ингээд ийм сэдвийн хэлэлцүүлэг бид нар саяхан хийсэн л дээ хэвлэлийн хүрээлэн дээр хэвлэл мэдээллийн хараат бус байдлын тухай. За энэ дээр сэтгүүлчид маань юу гэж ярьж байгаа нөхөр одоо мөнгө байхгүй орлого байхгүй юм чинь яах юм яалтаа илээ гэдэг ийм байр суурь бол маш их түгээмэл ярьж байна. За нөгөө талаар бол эрх зүйн орчин бас ярьдаг. Одоо жишээлбэл хуулиар бид нарыг ингээд хамгаалаад тий одоо баталгаажуулаад өгөхгүй болохоор ч одоо бид нар яаж одоо хараат бусаар ажиллах вэ гэдэг ийм асуудлыг ч бас ярьдаг. Яг аль нь мэдээж эрэг сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагууд тогтвортой бөгөөд хараат бусаар ажиллахын тулд бол бизнесийн хувьд тогтвортой одоо загварыг олж бизнесийн хувьд тогтвортой байх ёстой нүг гэвэл үнэн.
За нөгөө талаар эрх зүйн хувьд жишээлбэл сэтгүүлчдийг ямарваа нэгэн юмыг гаргаж ирснийхэн төлөө эрүүгийн хуулиар шийтгэж шоронд хийчихдэг одоо тийм айдасгүй байж ич тийм эрх зүйн баталгаа хамгаалалттай байж ич хараад бусаар зоригтой дуурна гэдгийг ч гэсэн ер нь бол энийг бол үүсгэж болохгүй. Гэхдээ эцсийн дүндээ бол одоо яг үнэхээр улс төрийн одоо нөлөөлөл болон эдийн засгийн дарамт шахалт аль альнаас нь сэтгүүл зүйн салбар өөрөө өөрийгөө хамгаалах тэр хэмжээний дархлаа бас байхгүйгээр бол энэ эрх зүй одоо нэхэтч асуудал шийдэгдэхгүй одоо эдийн засаг мөнгө байлаач асуудал шийдэгдэхгүй. Номер 1 одоо тэргүүн эрэмт бол мэргэжлийн хэм хэмжээ зарчим байх ёстой. Ер нь зүгээр бусад улс орны жишээн дээрээс бол хил мэдээллийн хараат бус байдал мэргэжлийн сэтгүүл зүйг хэрхэн хамгаалдаг вэ гэхээр сэтгүүл зүйн салбар өөрөө хамгаалдаг. Энэ бол дотоодын зохицуулалтын асуудал байдаг. Яагаад тэгэхээр чанартай сэтгүүл зүй бусад улс орнуудад жишээлбэл ямар ч эрх зүйн хамгаалалтгүй ямар ч одоо юу гэдгийг гудамжинд одоо сэтгүүлчийг буудаж алдаг тийм улс оронд ч гэсэн чанартай хамгийн мундаг ерөн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлүүд гараад байгаа. Тэг яагаад Монголд энэ бараг байхгүй шахам болчиход байгаа юм гэхээр бид нар дотоодын өөрийн гэсэн дархлаа бол маш сул байна л гэж харж байгаа. Тэгвэл яг бусад улстай харьцуулахад манай улсын хил мэдээллийн салбар ямар төвшөнд бас явж байгаа юм бол энэ тал дээр мэдээж бас тодорхой хэмжээний судалгаа хийх. Тэгвэл яг бусад улстай харьцуулахад манай улсын хил мэдээллийн салбар ямар төвшөнд бас явж байгаа юм бол энэ тал дээр мэдээж бас тодорхой хэмжээний судалгаа хийгдсэн баг тий. Яг одоо сүүлийн 10 гаруй жилд хил мэдээллийн салбарыг яг бүхэлд нь олон талаас нь үнэлсэн ийм судалгаа бол хийгдээгүй байгаа. Яг энэ манай одоо хэвлэлийн хүрээлэнгээс жил болгон хэрэгжүүлж байгаа энэ судалгаа бол жишээлбэл тоо мэдээлэл одоо тоо юу өгүүлж байна вэ гэдгийг бид нэр одоо жишээлбэл телевизийн тоо буураад байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл нийтдээ буурж байна. Сайтууд бол өсөж байна. Сайтуудын тал нь бол редакцтай ажиллахгүй байна. Боловсон хүчин юм байна, мэргэжил нь юм байна гэдэг энэ статистик суур одоо тоог гаргаж ирж байгаа. За гэхдээ яг одоо энэ сард болон энэ улиралд хэвлэлийн хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн тогтвортой байдлын үнэлгээ буюу нэг талаар хэрэглэгчид одоо юу үзэж сонсож гин үү? Яагаад жишээлбэл фэйсбүүкийг үзээд байна уу, сонсоод байна уу? За хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажиллаж байна уу? Сэтгүүлчдийн ажлын нөхцөл ямар байна уу? За эрх зүйн орчинд Монгол улсад одоо ямар гол тулгамдсан асуудлууд байна уу? Бодлого шийдвэр гаргагчид жишээлбэл улсын их хурлын гишүүд засгийн газрынхан хэвлэл мэдээллийн салбарын энэ тогтвортой хараат бус байдал хангах үүрэг хариуцлагын талаар ямар одоо байр суурь бодлоготой байна уу гэх ийм олон талын үнэлгээг иж бүрнээр нь хийх энэ судалгааг яг одоо манайх хэрэгжүүлж байгаа. Тэгээ он гаргаад 2026 оны 1-р улирал гэхэд эхний одоо үр дүн гарна. Зүгээр одоо нийтэд нь ярих юм бол мэдээч хэрэг жишээлбэл нийгмийн мэдээллийн хэрэгсэл дижитал технологи дэлхийд даяараа одоо асар хурдтай хөгжиж байгаа. Дэлхийд даяараа уламжлалт одоо сэтгүүл зүй бол эрс өөрчлөгдөж байгаа. Гэхдээ миний түрүүчийн хэлсэнчлэн одоо Монголд бол жишээлбэл энэ сэтгүүл зүйн салбар одоо дархлаа султай байгаагийн одоо бас нэг юм гадаад хүчин зүйл нь бол цөөхөн хүн амтай. Зах зээл маш одоо жижиг. Зах зээл дээр бол энэ хэвлэл мэдээллийн энэ олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслийг зах зээлийн дотоодын зах зээлийн орлогоор тэжээх юм боломж бол маш хомс. За дээрэс нь нөгөө иргэдийн мэдээллийн боловсрол сул. За төр засгаас бол одоо энэ үүрэг хариуцлага иргэдийг тэнцвэртэй хараат бус мэдээллээр хангах тэр орчныг бий болгох төрийн үүрэг бол хангалтгүй байгаа. Гэх зэрэг ийм олон шалтгаан нөлөөлж байгаа учраас бидний хувьд бол уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүл зүй
одоо чадвар муутайдаа гэхээсээ илүүтэйгээр гадаадын болон өөрсдийн хүчин зүйлээс шалтгаалсан юм дархлаа асар сул байгаагаас энэ чанар болоо сул байгаа л гэж харж байгаа. Хэл мэдээллийн салбар доктортой ажиллаж чадж байгаа юу? Доктортой ажиллана гэдэг маань бол за мэдээж хэрэг бизнесийн хувьд хэвлэл мэдээлэл аль ч хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө одоо боловсон хүчин хангалттай тэр цалин мөнгө ажлын нөхцлөөр хангадаг. За дээрэс нь аюулгүй байдлыг хангах юм бүрэн боломжтой тийм хэмжээний орлогыг олдог. Тэр орлогоо зөв одоо удирдах, зарцуулдаг, боловсон хүчний зөв бодлого баримталж ажилдаг ийм байх шаардлагатай. Гэхдээ хэвлэл мэдээллийн доктортой байдал гэдэг бол зөвхөн бизнес, зөвхөн орлого биш байгаад байгаа юм. Доктортой ажиллахын тулд одоо бизнесийн удирдлагаас гадна тэр нөгөө эрх зүйн орчин, төрийн бодлого, хамгаалалт, за тэгээ дээрэс нь сэтгүүлчд мэргэжлийн одоо боловсон хүчний бэлтгэх тэр одоо боловсролын тогтолцоо гэдэг энэ маш олон зүйлээс энэ хэвлэл мэдээллийн доктортой байдлын төвшин хамаарч байгаа. За дахиад би хэлье, зах зээл манад бол ийм нөхцөл байдал байна. За төр үүргээ бол хангалттай биелүүлэхгүй байгаад байна. Иргэдийн мэдээллийн боловсрол харьцангуй сул байгаад байна. Эндээс ингээд за тэр энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн суур тоо мэдээлэлс ч гэсэн бас маш их тодорхой харагдаж байгаа. 2000 оны ер нь бол 10-аас 15 орчим он хавцаа бол хэвлэл мэдээллийн салбар хамаагүй доктортой байсан гэж хэлж болохоор байгаа. Тоон хувьд бол яг хөө хэлбэлзэл байсан ч гэсэнтэй харьцангуй юм өсөлттэй юм уу доктортой байсан. За сүүлийн жилүүд бол эрс буурч байгаа. За энд бол би ялангуяа орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүр онцгойлон дурдах шаардлагатай гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр нөө төрийн бодлого гэж би сая ярьсан шүү дээ. Иргэдийг мэдээллээр хангах тэр орчин нөхцөлийг бий болгох бодлогоор дэмжих тэр үйл ажиллагаа бол төрийн үүрэг хариуцлага байх ёстой байдаг. За нэг ялангуяа орон нутагт өнөөдөр жишээлбэл нийт 21 аймгаас 11 радио, аймгийн радио байхгүй. 5 аймагт аймгийн сонин гэж байхгүй. За үндэсний хэмжээнд түгээж байгаа сонинууд бол орон нутагт хүрч очих тэр дэд бүтц нь байхгүй. За энийг хэн хийх ёстой вэ гэхээр тэр бодлогоор одоо иргэд ялангуяа одоо хязгаар аслагдмал газар нутагт амьдарч байгаа, хөдөө орон нутагт амьдарч байгаа тэр иргэд өнөөдөр зөвхөн фэйсбүүкээс биш уламжлалт одоо мэргэжлийн их сурвалжаас мэдээлэл авах тэр эрхийг нь хангах ёстой. Тийм дэд бүтэц, тийм боломжийг бий болгох ёстой. Орон нутгийн жижиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаагаа явуулах тэр бодлого шийдвэр нь байж ах ёстой боловч энд бол зөнгөөр нь хаягдсан тийм бодлого, тийм дэд бүтцийг бий болгож чадахгүй байгаа учраас өнөөдөр орон нутагт бол үндсэндээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл уламжлалт одоо мэргэжлийн үйл ажиллагаа бол ер нь хаягдсан байгаа. Тэгээ ийм байхад бид нар өнөөдөр Монгол хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой одоо 386 байгаа учраас тогтвортой байна гэж хэлэх бол ямар ч боломж байхгүй байна. Салбарын хүний нөөцийн тухайд дутагдaltaй байна те. Ер нь хаанаад л байх шиг байна асуудал. Яагаад ер нь дутагдaltaй байгаа нь мэдээж эдийн засаг те. Тэгэхээр энэ дээр ер нь ямар байгаа вэ? Ер нь хэвлэлийн хүрээлэнд дэлсэн суралцах оюутны тоо ер нь ямар байгаа вэ? Гараад ажлын байр уг нь эрэлттэй байхад нөөц байхгүй байгаа юм л та. Яг хоо боловсон хүчний хомсдол гэж одоо бид нар сүүлийн жилүүд маш их ярьж байгаа. Хэвлэл мэдээллийн салбарт бол энэ бас их онцгой том асуудал болсон. За тооны хувьд харах юм бол уул нь бол ингээд нэг 4600 орчим нийтдээ одоо энэ манай энэ салбарт ажиллаж байгаа хүний тоо бол ийм байгаа. За энэний тал орчим хувь нь бол сэтгүүлч, редактор, одоо бүтээлч, уран бүтээлч байгаа. Мэдээж хэвлэл мэдээллийн салбарт чинь захиргааны ажилтнууд байна, техникийн ажилтнууд байна, удирдах төвшний хүмүүс, туслах гих зэрэг ийм олон төрлийн хүмүүс ажиллаж байгаагаас яг сэтгүүл зүг одоо контент бүтээж байгаа тэр талбар бол 2400 орчим хүн байгаа. За энэ хүмүүсийн тал орчим хувь сэтгүүлч одоо мэрэгжлэр дээд боловсрол эзэмшсэн хүмүүс байдаг.
За энэ тооны одоо боловсон хүчнийг сэтгүүл зүйн ихтэй сургуулиуд ер нь гаргаж байгаа юу гэвэл гаргаж байгаа. Гэхдээ яагаад өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт боловсон хүчний асар их өндөр хомсдол байна вэ гэхээр энэ нөгөө бизнесийн доктортой байдал үйл ажиллагаа хангагдахгүй ийм нөхцөл бүрдээгүй байгаатай бол шууд холбоотой л гэж бодож байгаа. Энгийнээр ярих юм бол өнөөдөр өндөр ачаалалтай цаг наргүй ажилтдаг хэвлэл мэдээллийн салбарт цалин хангалтгүй. За дээрэс нь аюулгүй байдлын хамгаалалт байхгүй. Дарамт ихтэй. За ийм орчинд бол одоо яг ингээд би энд ажиллая гэд одоо чин сэтгэлээсээ зүтгэж ирэх хүн бол мэдээж хэрэг маш ховор байх нь ойлгомжтой. Тэгэхээр яг хоёр тал, нэг тал ингээд тооны хувьд бол ингээд ажиллах нөхцөл бол хүнд байгаа учраас ажиллах хүн олдохгүй байна. За нөгөө талаар бол энэ нөгөө боловсон хүчний чанарын асуудал бас ярих хэрэгтэй. Өнөөдөр ингээд нөгөө сэтгүүл зүйн салбар ер нь мэдээллийн талбар бол одоо зөвхөн сэтгүүлчдээр амьдрах боломжгүй болцсон. Одоо жишээлбэл нэгдүгээрт хэлний боловсрал маш чухал. За технологийн мэдлэг боловсрал маш чухал болцсон. Өнөөдөр сэтгүүлчдээс гадна энэ талбарт бол жишээлбэл график дизайнер, хэмнэл оюун ухааныг одоо эсвэл одоо юу гэдгийг компьютерийн технологиг өндөр түвшинд эзэмссэн хүмүүс бас их хүчтэй орж ирж юм нийлмэл хамтын олон төрлийн хамтын ажиллагаагаар за дээрээс нь өгөгдөл боловсруулах датаг дүрсжүүлэх чадвартай гэх зэрэг ийм олон талын мэдлэг ур чадвар шаардлагатай болцсон байгаа энэ цаг үед бол хэвлэл мэдээллийн байгууллагын энэ боловсон хүчний бодлого бүтэц өөрөө эрс шинжлэгдэх ёстой байгаад байгаа. За тэгэхээр нөгөө энийг дагаад бас энэ сэтгүүл зүйн боловсон хүчин бэлтгэж байгаа энэ хөтөлбөр өөрөө цар хүрээг асар ийм технологийн талын мэдлэг боловсролыг илүү хүчтэй оруулж ирэх шаардлагатай болцсон. Өнөөдөр сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллах хүмүүс бол зөвхөн сэтгүүлчд биш болчиход байгаа. Контент бүтээдэг. Гэхдээ одоо нөгөө мэргэжлийн хэм хэмжээг мэддэг тэр хариуцлагыг хамтран өөрлөцөх юм тэр хэм төвшөнд боловсрсон техникийн боловсон хүчин өнөөдөр сэтгүүл зүйн салбарт бас ажиллах шаардлагатай болчиход яг энэ нэгдүгээрт энэ боловсон хүчний бодлого нь өөрөө ингэж тэлж эрс шинжлэгдэх тал дээрээ жоохон хоцрогдмол за нөгөө талаас боловсон хүчин бэлтгэж байгаа ихтэй сургуулийн энэ зөвхөн сэтгүүл зүй дээрээ фокуслаад байгаа энэ чиг хандлага нь өөрөө эргээд салбарын хөгжлөөсөө хоцроод байна л гэж харж байгаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хугацаа болсон байна. Тэгээд нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж Монголын хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдлын судалгааг бас үзэгчд маань танилцуулсан танд маш их баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн бүхнийг хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн хэлбэр агуулга нэвтрүүлгийн хүндэт зочноор за хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал сэтгүүл зүйн доктор Мөнх Мандах урагдан оролцлоо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.